Сайн манайхаа дараагийнхаа бичлэгээр олдож байна. Энэ удаагийн бичлэгээр 2022 онд гарч ирсэн Remember хэмээх нэртэй Солонгосын нэгэн сонирхолтой кино орж өгөхөд бэлэн болсон байна. За бичлэгрүү орохоос өмнө гялсны гоё мэдээлэл дуулгатгая. Хэрэв та байрны мөнгөө төлөх гэж эсвэл үнэтээлийн нэгж авах гэж салбар руу явдаг байсан бол одоо тэг шаардлагагүй болж байгаа юм байна. Энэ үнэтээлийн бүх үйлчилгээ дижитал руу шилжсэн бөгөөд гар утсаараа л бүх ажлаа амжуулах боломжтой болсон юм байна. За яаж гэхлээр үнэтэл аппликейшнийг утсандаа татаж аваад SIM сэргээх, бук кодоо гаргах, гар утасны төлбөрөө төлөх, нэгж дата авах, гадаад руу явах гэж байгаа хүмүүс байх юм бол роуминг үйлчилгээг асаах гэдэл олон төрлийн үйлчилгээг шууд утаснаас авах боломжтой болж байгаа юм байна лээ. За ингээд хэрэглэхэд улам амар болж байгаа үнэтэлдээ баярлалаа. Бичлэг рүү орцгоё. Энэ бол манай гол дүрүүд болох Freddy, Jason 2. Манай хоёр нэг нэгнийгээ ингэж очилж дууддаг бөгөөд хөгшнийг нь Freddy, залуугийн Jason гэдэг. Хэдийгээр насны зөрүү нэлээд ихтэй ч нэг газар дудаа ажилласан болоод ч тэрөө бараг л андууд болчихсон үе зайгүй гэмээр л хоёр. Freddy ч өөрөө ерөн залуулаг сэтгэлгээтэй болохоор манай хоёрын харилцаанд насны зөрүүний асуудал үүсдэггүй. Хамтдаа тоглож моглоод ажил дээр нэг нэгнийгээ өмгөөлж хамгаалаад л явж байдаг хоёр. За тэгээд нэг өдөр манай хоёр ажиллаад арчгаад хамт PC орхон өнтэргээд байж байтал гинт Freddy-гийн утсанд чухал дуудлага ирснээр тэр өрөөний төлөлгөө бүтлгүүтэд яваад өгдөг. Гэтэл харамсалтай нь манай Freddy-гийн ихнэр нөөд болсон нь тэр байж. Удалгүй оршуулах ёслолж болж өнгөрсний дараа Freddy маань нэг эмчтэй ярилцаж байгаагаас наруул манай хүн мартах өвчтөй бөгөөд ер нь нэлээд хүндэрчихсэн байгаа юм лээ. Хүндрээд угаасаа эмчилгээгүй болчихсон учраас ядаж өвдөлтөө дарж бай гээд нэг юм өгдөг. Мөн дээрээс нь үнэхээр нөгөө зүйлээ хийх гэж байгаа юм уу гэж асуухад эхнэр маань ч өвдөлчлөө, хүүхдүүд маань ч бүгдээрээ гэр бүл зохиогоод явчихсан болохоор одоо надад тэрнээс өөр хийх зүйл байхгүй гэж хэлдэг. Ингэснээр манай хүн шууд гэртээ хараад төлөлгөөгөө эргэжүүлж эхлэх бөгөөд яг яагаад юу хийх гэж байгаа талаараа бичлэг хийж үлдээдэг. Япончууд Солонгосыг дарангуйлж байх үед Freddy-гийн аав нь хүнд хүртэгдснээс болоод дамлуулж амиа алдсан бөгөөд үүнийг нь мэдсэн ээж нь хүн хөлтлөө галзуурлын байдалтай сайр дууссан байдаг. Ингээд зогсохгүй ах найз нартаа уулзснаас болоод эцсийн хүртэл дарамтанд ажилласаар өгөж хамгийн сүүлдийнх чинь Япончуудад зугаацуулагч имээр оцсноос болоод тэсэлгүй амиа орлож үүд болсон юм байна лээ. Ингэж гэр бүлийг нь самарсан хүмүүсийг бүгдийг нь манай хүн мэдж байгаа бөгөөд тэдгэр хүмүүсийг ангуучилж эхлэхээр болдог. Нийтдээ 5 хүн байгаа юм байна лээ. Манай хүн мартах өвчтөй учраас юмыг аж мэдхүүгээд бүгдийнх нь нэрийг хуруунд дээрээ шивж аваад удаан бодож явсан ажиллагаандаа ордог. Гэхдээ нас нэлийн дээр гарчихсан болохоор машин барих боломжгүй болсон бөгөөд ажлынхаа ганц андаас тусламж авахар ирдэг. Насаараа цуглуулсан мөнгөгээд овоо идэм байсан болохоор нэлээд ажгүй машин төрөлсөлчихсэн 7 хоног л надад жолоож игээд үг гээд гойтэл мэдээж Jason ч зөвшөөрөөд туслахаар болдог. Ингэснээр шууд ихний байн дээр ирэх бөгөөд нөгөө хүн нь имлэгт байгаа юм лээ. Огн Jason-д намайг хэлтэл битгий орж ирээрэй гэж захаад машиндаа үлдээсэн ч нөгөө хүн 5 цаг хүлээснийхаа дараа эсэлгүй санаан зовоод хүрээд ирдэг. Freddy-гийн хувьд хүн ихтэй өдрийн цагаар имлэгт орж камер тарагдахгүй газар сууж байгаад хаах үеэр нь ажиллагаагаа эхлүүлэх бодолтой байсан ч Jason ороод ирдэг. Гэхдээ азар Jason царай нарагдахааргүй өнцгөр орж ирсэн тул гялс гараад гатаа хүлээж бай гэж гаргаад манай хүн ажиллагаагаа эхлүүлдэг. За тэгээд угаасаа удаан төлөвлөжсөн байсан болохоор ямар ч асуудалгүй өрөөнд нь нууцаар нэвтэрч чаддаг. Уг нь манай Freddy-гийн аав тэр үедээ нэлээд нэр хүндтэй хүн байсан юм байна лээ. Гэтэл нөгөөдгөө тариачин Япончуудад худлаа ирж гүтгсээр байгаа аавыг нь алуулаад өөрөө бүх хөрөнгө эрх мэдлийг нь аваад одоо хүртэл сайхан амьдарсан байдаг. Мэдээж тэр тариачин нь энэ хүн бөгөөд манай хүн өшөө авч байгаагаа товчхон хилээд л гар хийцэн дун амсгагчтай буугаар шууд гүцээгээд цэвэрхэн гэгчин тэндээс алга болдог. Маргааш нь цагдаа нэр ирж мөрдлөг явуулсан ч Jason-ыг камер тальд дүрснээс өөр ямар ч улмар олж чаддаггүй. Freddy-д маань цаг бага байгаа учраас шуудхан л дараагийн үнийхээ араас хөдөлж эхлэх бөгөөд Jason-оор машинаа бариулж дагсаар аваад яг гэрлөөгөө арах үед нь манай хүн яваад очдог. За энэ хүн болохоор ахыг нь л уурдаж өгтөл нь уурхаад ажилласан найз нэртэй хөгийн амтан бөгөөд манай хүн шууд л буудах гэтэл дуун амсгагчнаас нь олоод буун гацчихдаг. Тэгэхэр наргагүй ирэхэн дуун амсгагчаа авч байгаагаад нөгөөхийг алах ба чанга чимээ гарснаас болоод Jason маань ирээд энэ бүхнийг харчихдаг. Мэдээж шоконд орсон ч Freddy маань тайвшруулад ямар тач хэргийн газараасаа манай хоёр амжилттай цухтааж чаддаг. Явсаар байгаа Jason-ийг гэрт очиж чонох бөгөөд маргааш нь Jason шууд энэ бүхнийг цагтаа дэлнэ гэж зүтгээд Freddy чирэндээ тавьшуулчих гээд янз бүрээр үзэж байтал баахан уулгаанууд гинт төрөөд ирдэг. Jason маань мөнгө хүлэгчдээс 30 саяыг зээлжчихсэн бөгөөд хугацаа идэрснээс олоод ирж гэрийг нь төвөөж байгаа нь юм лээ. Гэтэл азар Freddy маань насаараа цуглуулсан мөнгөө авчихсан явж байсан болохоор нөгөө хэдэд буудалтай мөнгө өгөөд үлдэгдлийг нь 7 хоногийн дараа өгье гэж аргалаад явуулдаг. За ингээд Freddy маань өрийг нь дарж өгнө гэсэн болохоор Jason ч тайвшраад шууд дараагийн ажиллагаанд орлоо гэж бодсон чинь явсаар байгаа цагдаагийн газар өрөөд ирдэг. Яг цагдаа орох гэтэл Freddy маань амиа орлоно гэд эцсийн арга ашигладаг. Хэрвээ чи цагдаа тэглүүл өөрөө л хэрэгтэн болно. Хөгшин намайг 2 хүн алсан гэж хинч итгэхгүй. Дээрээс нь чийл ганцаараа эмнэлгийн камерт өртсөн гэдгээ санаарай гэд ер нь л бол сүрдүүлж эхэлдэг. За ингэснээр эцэст нь нэг юм аргагүй ирэхэнд үлдсэн 3 хүнийг нь доосоо хүртэл Jason маань хамтрахаар болдог.
Энэ хооронд сүүлд гарсан хоёр аллага дээр ажилласан мөрдөгч энэ эргүүд хоорондоо хамааралтай байж магадгүй юм гэж сэжгэлдэг. Хоёрын хоёр Японы дарангууллын үед хамт ажиллаж байсан хүмүүс ингээд ойрхон алуулсан болохоор дараагийн охирогч гарах боломжтой гэж боддог. Яг тэр үед хамт ажиллаж байсан нийтдээ 4 хүн байгаа бөгөөд хоёр нь алуулчихсан бол удахгүй нэг нь томоохон ёслолын арга хэмжээнд үг хэлэхээр очих юм байна лээ. Тэрийг нь мэдсэн мөрдөгч юмыг аж мэдхүү гэж бодоод тэнд нь очиж жотолт хийхээр болдог. Мэдээж тэр таамагч зөв байж таарах ба Фредди маань Лидиний нөгөө арга хэмжээнд нь нууцаар нэвтэрчихсэн байдаг. Уг нь мөрдөгчийн дээрээ хамгаалт тэнтрээ нэлээд жангалчихсан байсан ч манай Фредди ч бас нэлээд санаатаагаар учраас зэвсэгнүүдээ баригдалгүйгээр талтлаад эвтэйх нэвтэрч чаддаг. За тэгээд орсныхоо дараа нойлд нь орж аваад тэр дороо утаан бөмбөг хийж аваад яг нөгөө хүнийг үг хэлэх гэж явах үед нь зааланд нь тесэлснээр бөөн өмнө дэгддэг. Уг нь мөрдөгч маань бэлтгэлтэй байсан болохоор нөгөө хүнийг хамгаалаад гарах гэж байсан ч гинэт Фредди маань араас нь буутаа гарч ирээд нөгөө нөхрийг нүдэн дээр нь аваад явдаг. Энэ нөхөр нь болохоор өмнө ихчээг нь хүчрхийлж байсан өдгөө амтан юм байна лээ. За тэгээд дагуулж явж байгаад уцаар нь дөрөв төвшөө авах хүн рүүгээ залгаад удахгүй чам руу очино гэж хэлээд нөгөөхийг үцээдэг. Гэтэ нэлээд том өмнө дэгдснээс болоод барилгыг битүүмжлэх бөгөөд ингэснээр Фредди маань өөрөө гарч чадхааргүй болоод Джейснээс тусламж хүсдэг. Джейсон ч дөрөв тусламжийн хүнийг дагуулж Фредди дээр очиод хувцсыг дээрэндэж аваад дүрд нь орсноор чөлөөтэй барилгаас гарах боломжтой болох бөгөөд нөгөө мөрдөгчөөд яг баригддгийн даваан дээр арай гэж нэг юм цугтааж чаддаг. Гэхдээ гарч ирэнгүүтэл Фреддигийн биеийн муудаа тухайн алдчихдаг бөгөөд азар ууж үсэн юм нь ойрхон байсан болохоор дээрх мэдээллийг нь харж агаад им өгсөн найз дээр нь аюулгүй авчирч чаддаг. За энэ хооронд нөгөө дөрөвт хүн зүгээр суулгүй өөрөө эхэлж Фреддиг алуулахар шийддэг. Энэ дөрөвт хүн нь болохоор цэргийн генерал Ардумны Баатар гэдэл нэлээд том хүн юм байна лээ. Тэгээ яг хуу цэргийн үеийн болохоор өөрийнхөө дор ажилтдаг байсан мэрэгжлийн хоёр хүнийг Фреддиг араас явуулаад чимээгүй хүн зохицуулахар алдаг. Харин нөгөө талд Фредди маань 3 хүн алсан талаараа мөн дээрээс нь сүүлийн алах гэж буй хүнийхээ талаар хамаг болохыг нь илчил бичлэг хийгээд Джейсонд өгдөг. Ер нь бол одооноос эхлээд Джейсныг энэ бүхнээс гаргаад ганцаараа дуусгахаар болсон ба хэрвээ бүтлгүүдх юм бол олон нийтэд илгээрээгээд баримтжуулж бичлэг хийж өгч байгаа юм лээ. За ингээд эцэст нь манай хоёр салахаар болсон чинь Джейсон маань гинт сэтгэл нь өөрчлөгдсөн үү яасан сүүлийн ажилд нь амжилт хүсьегээд тослол авч өгөхөр болдог. Яаж яхад манай хоёрын машиныг цагдаа нар угаасаа хайгаад эхэлчихсэн байсан юм байна лээ. Тэгээ яг хуу дэлгүүр орж явахад нь цагдаа харж хаад дагаж эхэлдэг. Гэхдээ энийг нь Фредди маань дорхноо анзаарангуудаа Gas-ны кофе шоп орж юм уух гэж байгаа юм шиг дүрсгэнгүүтээ өөрхөн дээрхэн тэнд нь молгом хүлээд амжилттай амларч чаддаг. Гэхдээ харамсалтай нь гол асуудал нь цагдаа нар биш нөгөө генералын хүмүүс байсан гэдгийг яаж мэдэх вүлээ дээ. Дөнгөж цагдаа нараас молдорчхаад явж байхад гинт гарч ирээд манай хоёрыг дорхноо бариад авдаг. За ингэснээр манай хоёрыг нөгөө генералын хүүдээр авч ирэх бөгөөд дөрөв хийсэн бичлэгийг нүртэл олчихсон учраас энэ хоёрыг шууд энд нь нохоход ямар ч асуудалгүй гэж үзээд яг дуусгах гэж байтал Джейсон маань наад бичлэг чинь дахиад нэг хөв байгаа. Тэрийг нь би өөр хүмүүст хадгалуулчихсан гэж худлаа хэлж ийш нэгэн арай гэж нэгэн аврагддаг. Энэ бичлэг нь нэрэл дахиад нэг хөв байж таараад ил болох юм бол асуудал болж магадгүй учраас Фреддиг нэг нь харж үлдээд генералын хүү болон туслах хоёр нь Джейсныг дагаад нөгөө бичлэгнийх нь хөлбөр байгаа хүн рүү нь явдаг. Джейсон маань сэргэлэнтэд нөгөө мөнгө үлдэх танхаа гарууд руу давуулаад ирэх ба хоёр дайснаа хооронд нь алцолцдог. Ингэснээр өөрөө дунд нь ямар ч аюулгүй байж байгаад хоёр эвгүй нөхдүүдээ дарж аваад эцэст нь генералын хүүтэй тунж үлдээд яг алцаж байтал Фредди маань Лидиний нөгөө харж үлдсэн нөхрийг нохож хаяад хүрээд ирсэн байдаг. Яг эвгүүтэж байсан Джейсныг Фредди маань ирж аврах бөгөөд одоо ингээд аюулгүй болсон болохоор жинхнээсээ Фредди маань цаашаа ганцаараа явгаар болж эцэст нь манай хоёр салцгаадаг. За тэгээд Фредди маань цаашаа явж байгаад гинт толгойн өвдснөөс болоод жолоодлогоо алдаж машинтайгаа замын хажуу руу гараад юм өргөчдөг. Аль тухайн алдаа зэрэгтэй харамсалтай манай хүн бүх юмаа мартаад бүр хааны үйж байгааг санахааргүй болчихсон байдаг. За тэгээд ямар ч зориггүй замаа дагаад алхаж байтал азар нэг гэр бүлийн хүмүүс манай хүнийг машиндаа суулгаад дөхүүлж өгөхөр болдог бөгөөд ардан сууж явсан охин нь Фреддигийн маань гарыг цэвэрлэж өгснөөр манай хүн шивээс харж эргээд бүх зүйлээ санаж чаддаг. Үүний дараагаар зураглал солигдож нөгөө генералын өөртөө зориулж хийсэн хөшөөний нээлтийн үйл ажиллагаа эхлэх гэж буй үерөө шилждэг. Гэтэл энэ арга хэмжээнд манай Фредди юу ч болоогүй юм шиг зэргийн өвц өмсчихсөн өргөдөж ирсэн юм уу гэмээр зүв зүгээр хүрээд ирдэг. Бодлого генерал ч хөшөөгөө нээж үг хэлсний дараа нэг хүнийг шагнахаар тайзан дээр өрөх ба тэр нь манай Фредди байгаа зогсохгүй генералч Фреддиг маань нэлээд сайн таньдаг байж таардаг. Энэ бүх хугацаанд найзуудыг нь хэн ангуучлаад байсныг энэ генерал ерөөсөө мэдээгүй л байсан юм байна лээ. За тэгээд энэ мөчийг насаараа хүлээсэн Фредди маань тайзан дээр гарч ирмэгцээ генералыг ална гэж сүрдүүлээд нэмэргүйг нь мэдж байгаа болохоор шууд ач охиныг нь ална гэж сүрдүүлдэг. Мэдээж хэрэг зүгээр алчгалгүй сүрдүүлж байгаад өөрийнх нь намаар ямар гэмнүгэл үлдсэнийг нь бүгдийг нь хэлүүлэхээр шийдсэн байдаг. Гэтэл энэ Ардумны Баатар гэдээс нөхөр нь яг үнэндээ тэр үед Япончуудын талд ажиллаж байсан жинхэнэ хөгийн амтан байгаа зогсохгүй хамгийн хогийн нэгчийнхэн найз залуу байсан юм байна лээ. Тэгснээ мэдсэрвэж найз охиныгоо Япончуудын гарт өгч явуулсан шалтгаан нь ердөө эрх мэдлийн төлөө л байсан бөгөөд энэ бүхнийг нь өөрийнх нь намаар олонний өмнө хэлүүлснийхээ дараа Фредди маань ямар ч эргэлзээгүй шууд будаж тусгадаг. Уг нь манай Фредди нийтдээ 5 үнээс өшөө аавна гэж байсан мөртлөө энэ хүртэл ингээд 4 үнээс л өшөөг авдаг.
Ийм олон хүний нүдэн дээр генералыг нь хөнөөчгөөд яаж эндээс мултарч яваад сүүлийн үнэ алах гэж байгаа юм бол гэсэн чинь тэр 5 дахь хүн нь өөрөө исэн юм билээ. Фредди маань эгчигээ Япончуудад тэгж доромжлуулчаад ирснийг нь мэдсэн ч гэсэн аргагүй хэрхэнд амьд үлдэхийн төлөө Японы тал зүтгэхээр шийдсэн юм байна лээ. Ингэснээр эгчийн хөвд дүүн үртэл өрөөс нь уруусан юм шиг санагтаад энэ хорвоод итгэж найдах зүйлгүй болсноор эцэст нь амиа орлцсон юм байна лээ. Тиймээс Фредди маань эгчийнхээ үхэлд өөрийгөө буруутай гэж үзээд яг амиа орлох гэж байхад нь Джейсон гарч ирээд ингэж амархан бүхнийг дуусгаж болохгүй. Үнэхээр өөрийгөө буруутай гэж бодож байвал шүүхээр ороод ялаа шударгаар идэх хэрэгтэй шүү гэж нэлээд гойсны эцэс зогсоож чаддаг. За ингээд эцэст нь Фредди маань хэдийгээр муу хүмүүсийг алсан ч гэсэн хүн алсангийн хүннийг өөрчилж чадахгүй учраас шоронд ялаа идэхээр болдог. Цаг хугацаа явсаар сүүлдээ Джейснийг ч танихааргүй болсон ч Фредди маань зорилгоо биелүүлж гэр бүлийнхээ өшөөг амжилттай авч чадсан учраас түүний ялалтаар кино маань дуусч байгаа болов уу гэж бодогдсон. За тэгээд нэг ийм кино байна да манайхаа. Тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн юмнуудаа дараараа дараахаа бичлэгээр уулзлаа. Түр баяр та.